Тэгэхээр кино нэгэн шөнө шидэт морь айлын тариан талбай дээгүүр нисэж, тариан талбайг сүтгэж буй дүр зураглалаар эхэлж, маргааш нь тухайн тариан талбай эзэд болох 3 хүүтэй ав хамгийн бага хүү болох Иваныга өнөөшн тариан талбайгаа манаж хоноод дахиж энэ зүйл гарахаас нь сэргийлээрэ гэж даалгавар өгдөг. Шөнө Иван тариан талбайгаа манаж байтал генетикийн шидэт морь дахиж эдний тариан талбайгаар үзэгдэж, Иван морийг харсан даруйдаа олс шидэж уургалан автал морь цаашаа нисэж, Иван ч араас нь олсноосоо зүгдэж морьтой хамт нисэж байгаад хамтдаа газар дах үед шидэт цагаан морь намаг шигдэн гацдаг. Иван тэр дороо шидэт морь намгаас гарч чадахгүй үхлийн ирмэг тусныг нь анзаараад олсыг татаж термэ ажиллуулад морьтой олбсон олсоо термтэйгээ олбож шидэт морийг 9 минут намгаас татаж гаргаад дахиж манай тариан талбайг бүүс үтгэхээрэ гэж хэлээд тавьж уулсныхаа дараа морьныхон жүчээнд орж хондог. Маргааш нь Иваныг сэрэх үед морьныхон жүчээнд хоёр сайхан хангалт хүлэг хүрээд ирсэн байх ба Иван морьдыг хараад хэмжин сэргэж илж таалж байтал генетикийн ардаас нь хүний хэлээр ярьдаг хөөрхөн пони гараад ирдэг. За тэгэд энэхүү понигийн хэлж байгаагаар өнгөрсөн шөнө намгаас гаргасан цагаан хүлэг бол түүний ээж. Тэгээд талархсан сэтгэлийнхээ хариуд хоёр сайхан хүлэг бэлэглээд зогсохгүй. Ухаантай чадвартай сэргэлэн өөрийг нь Иванд тусалж дэмжиж байгаараа гэд хамт нь явуулсан байдаг. Ингээд Иван пони хоёр бүрэн ойлголцож дуусаагүй байтал Иваны аав нь тариан талбай улам их сүтгэгдсэн байна хэмээн ойрлож, Иван баларсан. Одоо яана ямар тач зүгтэй гэсэн чинь пони Иваныг нуруунд дээрээ морд гэж хэлээд баргал дууны хурдаар гэрээс нь асар хол газарт хормын дотор давхин авч ирдэг. Иван понид чи ямар хурдан юм бэ? Уг нь би түрүүний хоёр морио аваад хот хүрээ газар орж зарах бодолтой байсан юм гэсэн чинь пони би мордыг чинь дуудаад өгье гэд хүчтэй эсгэрч понигийн эсгэрэх чимээг сонсоод хоёр морь нь хідэн бэрийн цаанаас давхин ирж Иван пони хоёр хүлгээ дагуулan нийслэл хотод ирдэг. Иваныг нийслэл хотод хөл тавьсан цагаас нь л эхэлж эр хүн болгон мордыг нь сонирхож тэрч бүхэл хаант нь хүртэл мордыг нь шохоорхож ордныхон тагтан дээрээс дурангаараа хараад гадагшаахаа өөрийнхөө албатуудаа дагуулan гарч Иваны мордыг нь булааж аваад ордон руугаа буцаад орчихдог. Тэгсэн чинь дээрэмдүүлсэн Иван маань понигоос өмнө нь мордыг нь эсгэрч дуудсан шигээ дахиад дуудаад өгөөч гэж гуйгаад пони мордыг буцаан дуудаж бяцхан үмэн үсгээд хаантан сүгт хэрэгтэйгээ гурил руу мунангуудаа Иваны мордыг нь худалдаж авсан ч тэр хулгайлж авсан ч тэр буцаад давхичих юм шиг байна гэд Иваныг ордондоо морьныхон жүчээнд нэг өсөндөө адуучингаар ажилд авдаг. Маргааш нь хаантай Иваныг дурангаараас юм ажиглаж байснаа өөрийнхөө зөвлөхтөө би энэ Иваныг харах нь бүйл бодох төдийдл дургуун минь хүрээд байна. Тэр залуухан, хурдтай, бас хүмүүс түүнд дуртай байгаад байна гэсэн чинь зөвлөх нь. Тэгвэл хаантан минь Иваныг домогт галж шууг олж иргээд даалгаварт явуулчих л да. Тэр тэргүй домогт галж шуу гэдэг чинь зүгээр л домогт төдий. Тийм шуу байхгүй дүний юм чи Иван хаанаас ч олж ирч чадахгүй. Тэр үед нь тушаад биелүүлээгүйгээ толгойг нь авчил да гэж хэлсэн чинь хаантан зөвлөхөнхөө мэрэгэн санааг нь сайшааж магтаад тэр дороо Иваныг галж шууг олж иргээд нийслэл хотоосоо явуулдаг. Иван пони хоёр хаантны өгсөн даалгаврыг биелүүлэхээр явах замдаа бөөн хэрмнүүд унтж байхдаа таарад. Иван газраас самар олоод идэх гэхтэн пони наад самраа идэж болохгүй. Хэрвээ чи энэ самрыг идэх юм бол нойроо дийлэлгүй бусад хэрмнүүд шиг унтах болно. Харин эндээс самар түүж аваад галж шуунд өгч унтуулад барьж авцгаая. Би галж шууг хаана байгааг нь мэднэ гэж хэлээд нойрсуулагч самар нилээн ихийг түүж аваад галж шуу нуугдаж буйсан цөлд ирцгээдэг. Манай хоёр шүн болохыг хүлээгээд понигийн завраар Иван нойрсуулагч самруудаа газраар цацаж удалгүй галж шуу газар доороос нисэн гарч ирээд нойрсуулагч самруудыг идэж эхэлдэг. Тэгтээ бүх зүйлс манай хоёрын сансан шиг амархан байдаггүй. Галж шуунд баригдаж дайралтанд өртөөд бараг л үнс болтлоо шаруулахын өмнө азар галж шуу нойрсож ус руу унаад Иван түүнийг төмөр тороор бэхлэн авдаг. Үүр цайх үед галж шуу гүн нойрносоо сэрээд нулимс туслуултал Иван түүнийг өрөвдөж за би ямар амтан тамлах гэж энэ хүрсэн биш дээ гэд галж шууг төмөр торноос нь суллан явуулж галж шуу дээш нисэх үед түүний нэг үд нь биенээс нь салж Иван галж шууны үдийг аваад вантулстаа буцаж очиод галж шууг тавьж явуулсан. Гэхдээ энэ үд нь байна гэж хэлээд өөрийгөө батлах болно гэд вантулстаа очтол хаантан болон түүний цэргүүд нь Иваныг даалгавраа биелүүлээгүй учраас үхэх ёлтой гэд олны өмнө цацлахаар цаазын тавцан дээр гаргаж ирээд цаазын тогтоолыг нь уншаад толгойг нь тасдах гэж байтал генетикэн сүрлэг галж шуу Иваныг хайж олж ирээд хотын иргэдийн дээгүүр нисэж бүхэн Иван огт худлаа хилээгүй байж үнэхээр л галт домгийн шуу байдаг юм байна гэж орилолттол хаантан харахгүй ирэхэнд түүний амийг нь хэлтрүүлээд өмнө нь амлцсан байсан ёсороо улсын баатар цолоор шагнаад хотынхон бүх ард иргэдийг дайлж цайлж найр наадам дуртай дургу хийхээр болдог. Шөнө нь хаантан өөрийнхөө зөвлөхүүдтэй би энэ муу Иваныг хизээж гүйцэлдүүлж чадхааргүй өөр даалгаварт явуулаад хороомоор байна гэсэн чинь өнөөхөл нэг зөвлөх нь хаантан минь надад нэг мэрэгэн санаа байна. Дэлхийн хамгийн өндөр уулын оройдор байрладаг Мөсний хаант улсын гүнжийг түүгээр авч ирүүлье. Хэрвээ тэр чадахгүй бол толгойг нь авъя. Харин тэр чадах юм бол та гүнжийг хатнаа болгочих гэсэн чинь хаантан зөвлөхийнхөө мэрэгэн санааг магтандуулаад маргааш нь Иваныг Мөсний хаант улсаас гүнжийг олж ирэх даалгаварт явуулдаг. Ингээд Иван понигоо дагуулаад дэлхийн хамгийн өндөр уулын оройд байрлах Мөсний хаант улсад ирээд нэвтэрж орох боломжгүй мөсөн хаалгыг нь галж шууныхаа өдөр онгойлгож ороод нойрсож буй үзэсгэлэнт гүнжийг сэрээдэг. Сэрээдэгч гэжтэй гүнж худлаа унтаж буй дүрс
гэд дэвтэж байсан байх ба Иваныг надаас хол бай. Энд зөвхөн намайг эхнэрээ болгохын тулд л ямар нэгэн эрэгтэй хүн ирэх учиртай. Харамсалтай нь би хүнтэй суухгүй тулд энэ мөсөн ордондоо өөрийгөө түгдсэн гэж хэлдэг. Тэрж бүхэл Иваныг хаантныхаа тушаалаар өөрийг нь авахар ирснийг нь сонсоод ихэд гайхаж. Намайг зөвхөн өөрийнхөө хүчээр л энэ ордноос хэн нэгэн баатар ирж авнаа гэж би боддог байсан. Тэгсэн чинь юу хааны тушаал вэ? Нөө гэж хэлээд өндөр уулын оройгоос доош үсэртэл араас нь Иван үсрээд гүнжийн доошоо үсрэх үедээ шүхэр болгон ашиглаж байсан даашин зээг нь саргунаж байгаад цоолоод хоёулаа унаж өгөхийн ирмэг дээр нь Пони маань шидэд далавчаа гаргаж нисэж ирээд авардаг. Ингээд маргааш нь Иван гүнжийг дагуулan ван тулстаа ирж хаантан тагтан дээрээсээ дурандаж хотын бүх иргэд гүнжийн үдсгэлэн гоог магтацгааж хаантан Иваны гавьяа шагналыг үнэлж алтан имэйл бэлэглээд мориныхон жүчвэрэн буцааж явуулдаг. Шүн гүнжийн өрөөнд хаантны загвар зохион бүтээгч нь орж ирээд хаантан тантай танилцахаар дуудууллаа гэж хэлтэл гүнж хаантны загвар зохион бүтээгчийн хувцсыг нь тайлуулж өөрөө өмсөд ордны зоогийн танхимд орж иртэл хаантан гүнжийг хоёлоо маргааш хурмаа хийцгээе гэж ятгадаг. Тэгсэн чинь гүнж би эмээгийнхаа бүгжийг олж зүүсэн цагтаа л хүнтэй хоримлох ёстой. Харамсалтай нь манай эмээгийн бүгж хаана байгааг би мэдэхгүй гэсэн чинь Иван гаднаас гүйж орж ирээд би бүгжийг чинь олоод ирье гэж хэлдэг. Үүнээс нь болж шүн Пони ээжтэйгээ холбогдож гүнжийн эмээгийнх нь бүгжийг аврах халим залгисан болохыг нь олж мэдээд маргааш нь Ивантай хамт тэнгис далаа дээгүүр нисэж халимыг олтол халим авраг төмөр гинжээр гинжлүүлж хөдөлж чадхааргүй болсон байдаг. Халим хэлэхдээ би олон зуун хөлөг онгоц хүн хардыг залгиснасаа болоод ийхүү шийтгүүлж гинжлүүлсэн хэмээн нулимс туслуулан хэлтэл Иван Понид хоёулаа бүгжийг нь яг хаана байгаа гэж хайхавдээ. Харин тэрний оронд халимны хамарлуу нь орж дотор талаас нь гжигдэж байгаад халимыг найдилгаад дотор нь байгаа бүх зүйлсийг нь гадагшлуулж бүгжийг нь олж авцгаая гэд халимны хамарлуу нь нисэж ороод хамарных нь дотор ханан талтай наалтаж зурж нисэж байгаад халимыг найдилгаж халим найдихаар хүчтэй амаа ангааж гидих үедээ өөрийг нь дөнгөлсөн гинжийг тастаж яг найдилгах үедээ залгисан бүх хүн ард заваа буцааж гаргадаг. Тэрч бүхэл Иван Пони хоёрт талархснаа илэрхийлж нэгэн хавчаар гүнжийн эмээгийнх нь бүгжийг хургуулan өгдөг. Шөнө нь манай хоёр нийслэл хоттой ирээд Иван гүнжийн өрөөнийх нь цонхоор нэвтэрж ороод бүгжийг нь өгөх гэж байгаад хаантны зөвлөхөд харагдаж харуулуудад баригдаад гүнжийг хулгайлахаар завдсан хэрэгээр гянданд хоригдож маргааш нь хаантан гүнжийг одоо хоёулаа хурмаа хийгээд үнсэх гэтэл гүнж хаантанд та бит хоёр хурмаа хийж болж л байна л та. Даанч та хэтэрхийн өндөр настай хүн. Би хэдхэн жилийн дараа бэлэвсэн эмэгтэй болж үлдмээргүй байна. Хаантан та манай эмээгийн нууц зан үлийг үлдэж эргээд 18 настай залуухан босны чинь дараа хурмаа хийцгээе. Та эхлээд буцалж буй халуун тогоотой ус руу үсэрч ор. Дараад нь цэл хөвтөн мөстэй ус руу үсэрч ор. Тэгээд хамгийн сүүлд нь буцалж буй халуун тогоотой сүү рүү үсэрч ор. Түүний дараа та цэл залуухан 18 настай болно гэсэн чинь өнөөхөл хаантны зөвлөх нь яриаг нь сонсож байснаа. Хаантан минь надад нэг мэрэгэн санаа байна. Нөгөө муу Иваныг эхлээд оруулаад үз. Хэрвээ тэр амьд гараад ирэх юм бол та араас нь халуун ус, хүйтэн ус, халуун сүнд орчих гэж хэлээд маргааш нь Иван дээр туршилт хийхээр болдог. Харин гүнжтэн шөнө нь Понид болсон бүх үйл явдлыг хэлээд Иваныг аврах боломж байгаа. Халуун тогоотой ус руу үсрэх үед нь эмээгийнхээ бүгжийг ус руу хамт хийвэл Иван шалзарч өөхөхгүй. Хүйтэн мөстэй усанд орох үед нь галт шууны үдийг хамт хийвэл хүлдэж өөхөхгүй. Хамгийн сүүлчийн буцаж буй сүнд орох үед нь үхэл амьдралын цэцгийг сүнд нь хийвэл тэр амьд гарч ирнэ гэж хэлдэг. Ингээд Пони маань найз Иваныгаа аврахаар тэр дороод ертөнцийн хязгаарт ургах үхэл амьдралын цэцгийг олохоор давхиж үүр цайх үедээ зэрэгцэж үхэл амьдралын цэцгийг олж авдаг. Харин Ван тулсад олонний нүдэн дээр Иваныг буцалж буй ус, цэл хүүтэн мөстэй ус, буцалж буй сүвтэй ус руу тус үсрэн орохыг хаантан тушааж Иван маань эр зориг гаргаж буцалж буй устдаа тухаар үсрэн орох үед гүнж бүгжөө тайлан ус руу шидэж Иван уснаас амьд гарч ирээд хоёр дахь цэл хүүтэн мөстэй ус руу үсрэн ортол галд шуу дээрээс нь өдөө шидэж хамгийн сүүлчийн буцалж буй сүвтэй тоогоор үсрэн орох үед нь Пони маань амжиж ирээд үхэл амьдралын цэцгийг дээрээс нь шидэж Иван маань иж хэдийн гэрлээр бүрхүүлэн үдсгэлэнд ханхүү болон хувиран гарч ирдэг. Тэгтэл хаантан энэ нь болох юм байна гэд хамгийн ихний буцалж буй ус руу үсрэн ортол гүнжин шидсэн бүгжнөөс болоод ус буцалхаа болсон байх ба харин ч эсэргээрээ хөөстөө болж хувраад хаантан устдаа тогооноос бөмбөлгөн дотор хөөрч гарч ирээд нисэн алга болдог. Үүний дараа хотын иргэд одооноос бидэнд шинэ хаан хэрэгтэй. Иваныг хаантнаа болгоё гэж орилдоод Иван маань хаан болж үдсгэлэнд гүнжтэйгээ хурмаа хийж амар сайхандаа жаргаснаар энэхүү үлгэрийн кино төгсөж байгаа.